Өнөөдөр бид энэ Чингис хааны 860 жилийн зориулсан Чингис хааны тухай алтан цуглуулга 999 номын үзэсгэлэнт ирээд байна. За энд манай үеийн элчин сайд нар, дипломатууд, гадаад харилцааны салбарт ажиллаж исэн улсууд анх одоо цуглуулж эхэлсэн элчин сайд Бэхбатхугаас эхлээд энэ цуглуулгын дээж тавигдсан байгаа юм. Алтан цуглуулга 999 бол маш олон хэл дээр одоо дэлхийн 30-аад хэл дээр Чингис хааны тухай, Монголын эзэн төрийн тухай бичигдсэн номсуудаар эрдэмтдийн бүтээлүүд тавигдсан байгаа л да. Энэ дотроос зүгээр бас онцлон дурдах ёстой зүйл бол сүүлийн үед Чингис хааны их засаг хуулийн тухай судалгаа бол нэлээд эрчимтэй хийгдэж байна. Өөрөөр хэлбэл Чингис хааны байгуулсан Монголын төр бол эрх зүйтэй, өөрийн гэсэн хууль журамтай ийм төр байсан юм аа. Хэдийгээр одоо хүртэл бас их засаг хуулийг бичмэл хууль нь яг жинхэнэ их нь бол олдоогүй байгаа боловч ер нь бол их засаг хуулийг эрдэмтэд сэргээн босгоод 60 хэдэн зүйлтэй ийм одоо хууль байсан гэсэн ийм зүйлийг гаргаж ирсэн. Анх бол Оросын эрдэмтэн Эрзановский энэ их засаг хуулийн судалгааны эхлэлийг тавьсан байдаг. За манай эрдэмтдээс Нямасурга, за Цэрэнбалтов, Минжин гээд эрдэмтдүүд бас энэ талаар нэлээд ажиллаж байна. Сүүлийн үед бол хууч Люнда Жанссан, академич Наран гэрэл нар бас энэ их засаг хуулийн төр барих ёс, шудраг ёс, инэрэнгүй ёс энэ талаар бол бас маш сайхан судалгаанууд гарч байгааг хэлхэн зүйтэй юм аа. Энэ жил бол үнэхээр одоо Монголын түүхэнд, Монголын эзэд төрийн түүхэнд онцлон тэмдэглэвчтэй ийм тэгш ойн жил болж байна. Энэ ойд зориулаад одоо миний бичсэн Чингис хаан ба 20 дугаар зуун гэсэн номоо бичсэн. За энэ номонд одоо энэ манай хоёр хөрш Оросын холбооны улс, Бүгд найрамд Хятад улсад Чингис хаан судлал 20 дугаар зуунд хэрхэн хөгжиж байсан бэ? Ялангуяа Чингис хааны маань дэлхийн түүхэнд, бүс нутгийн түүхэнд одоо үүрэг ороолыг хэрхэн үнэлж байсан, хэрхэн мушгин гуйлж байсан энэ тухай одоо өгүүлсэн юм. За Чингис хаан бол 13 дугаар зуунаас өнөө хүртэл дэлхийн дахины түүхэнд оруулсан үүрэг нь бол маш тод томрон боловч түүхийн олон нухчаа бол олон дахин гуйлж ирсэн ийм түүхтэй. Тийм учраас Чингис хааны тухай эсрэг тесрэг ийм хоёр үнэлгээ байдаг. Нэг нь Чингис хаан бол өрөнд орныг холбосон агуу их төрийн зүтгэлтэн, гайхамшигт цэргийн жанжин гэсэн ийм эерэг үнэлгээ бий. Нөгөө талаас Чингис хааныг бол одоо олон хот сууринг, эвдэс суйтгсан, олон сая хүний одоо амь насанд хүрсэн ийм төрөмгийлэгч гэсэн ийм бас сөрөг үнэлгээч байдаг. Тэгэхээр энэ бүгдийг одоо бид энэ өнөөгийн өндөрлөгөөс харж 20 дугаар зуунд Чингис хааны маань тухай Оросын түүхчид, Хятадын түүхчид юу гэж бичижсэн энэ бүгдэд бас дүгнэлт шинжилгээ өгч үнэн мөнийг бас сэргээн тогтоох ийм өчөөхөн ч гэсэн одоо хов нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Эрхэм уншигч олныг Алтан цуглуулбар 999 номын үзэсгэлэнд саатамарлахыг урьж байна.